Шинжлэх ухаан таны мэдхүйн од мөндөр сувг үзэг сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Дэлхийн сууднууд нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хос дэлгөөнөөр хүлээн авч сонсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Сайн электроникс дэмжиж ажиллаж байна. За студид Хятад улс Ланжаа хотоос физикч Бэлгүн холбогдсон байна. Цэнгэл баяр хөтлөгч нар ажиллаж байна. За өнөөдрийн сэдэв бол үл үзэгдэх ертөнцийг нээсэн бүсгүй. За, арай минь сайн байцгаана уу. За, сонирхолтой үл үзэгдэх ертөнцийг нээсэн эмэгтэй талаар ярихаар өнөөдөр ярилцах болно хэдүүлээ. Тэгээ яг хоо бас ингээ харсан чинь ойрд ер нь жоохон эмэгтэй ертөнцийн тухай их яриад байгаа юм биш үү? Харин тийм биш үү? Тийм, дугаарын өмнө Мари Кюригийн тухай ярилцсан. Өмнөх дугаар дээр болохоор цэл залуу насандаа бусдын гарт бараг амиа алдсан гэж хэлж болохоор математикч Франсуа Эверест де Галуагийн тухай ярилцсан байгаа тийм. Эверест де Галуагийн амьдралын тухай ярилцсан. Тэгэхээр өнөөдөр болохоор үл үзэгдэх ертөнцийг нээсэн эмэгтэй гэдэг. Нөгөө талаар бас ингэж хэлж болно. Үл үзэгдэх ертөнцийг хамгийн анх ажигласан, харсан эмэгтэй бүсгүй гэж хэлж болно тийм. Яагаад тэгж хэлж байгаа вэ гэхээр ерөөсөө өнөөдөр бид нар ингээд орчлон ертөнц гэдэг зүйлийг хоёулаа 100% гэж бодъё тийм үү. ертөнцтэйгээ бүх зүйлийг би манай сонсогч нар ингээд бидний бүтээсэн бүх материуд тэгээ нэмхэн ертөнцид байгаа бүх энерги эдгээр бүгдийг нийлүүлээд 100% гэж бодъё л тоо. Тэхийн бол би болон бидний энэ нөгөө харж чаддаг одод байгаа штэ тий. Одоо орой шөнө энгийнүүдээр хардаг одод. За дурангаар хардаг одод. Алсын галактикууд тэгээд эдгээр маань бидэртэй адилхан бүтцтэй байхгүй адилхан бүтцтэй буюу эдрийг бүтээсэн атомууд бидний бүтээсэн атомууд гэсэн. Энэ ч өөр ялгаа байхгүй. Зүгээр ялгаа нь юу гэхээр бидрээс хол байгаа тий. Асар хол байгаа юм объект. За энэ бүгдийг тэгвэл нийлүүлээд нийт ертөнцийг 100% гэж бодсны хэдэн хувь нь болох вэ? ертөнцөө пропорцлж үзэж байгаа. Тэгэнгүүт энэ нь ерөөсө 5% болчдөг. Ердөө 5% байдаг. Нэг гэсэндөө бидний нэрлэдэг энгийн матери гэж нэрлэж байгаа л да. Энгийн матери бол нийт ертөнцийн ердөө 5%. За үүнээс 5 дахин хэмжээтэй өөр матери байгаа. Энэ харанхуй матери гэж нэрлэгдэг. Энэ 25% байдаг. За үлдсэн хувь нь болохоор харанхуй энерги гэж нэрлэгдэг зүйл байна. Тэгээд энэ харанхуй матери, харанхуй энерги гэдгийг бид нар өнөөдөр мэдэхгүй байхгүй. Өнөөдөр дэлхий дээр энэ яг юу юм бэ гэдгийг мэддэг хүн хаач байхгүй. Гэхдээ ямар ч үсэн эдгээр зүйлсүүд байгаа гэдгийг нь бол мэддэг. Яг юу вэ гэдгийг мэддэггүй гэсэн. Харин өнөөдрийн ярих эрдэмтэн маань Вера Рубин гэдэг эмэгтэй. Энэ эмэгтэй маань хамгийн анх энэ харанхуй матери гэдэг материйг ертөнцид байгааг олж нээсэн эмэгтэй юм ба. За тэгэхээр энэ түүх яаж эхэлсэн бэ гэхээр бас их сонин. Яасан гэхээр дөнгөж 2 дугаар дайны дараа 1950 онд Америкийн одоо орны нийгэмлэгийн хүрээлэнгийнхэн юм жил болгон хурал зохион байгуулалт юм байна л да. Тэгээ ингээд Америкийн одоо орончид тий өөр дэлхийн янз янзын өнцөг болон бүрээс очиж байгаа одоо орончид өөрсдийнх нь судалгааг тэнцээ танилцуулаад тэгээ одоо ингээд одоо орны шинжлэх ухаан маань хаана явж гин шин нээлт юу вэ шин тайлбарлагдаагүй ажиглалт юу вэ тиймэрхүү зүйлсүүдээр ярилцдаг юм маш том Америкийн одоо орончдын нийгэмлэгийн хурал болсон байна. 1950 оны хурал нь. За одоо ч гэсэн мэдээж жил болгон болдог. За тэгсэн энэ хурал дээр төрөөд дөнгөж 3-7 хоног жисэн заяа. Төрөөд 3-7 хоног гэдэг чинь ерөөсө шинхэн хийж байгаа сте тий. Тийм байна. Нялх биетэй л юм байна. Тий, нялх биетэй. Монголд баг 3-7 хоног сар мар 2 сар болоог байх хамаагүй гарч урж болдгоо хаа тий. Тийм ээ, ерж их мэх бөглөтөгөл байх бах юм. Тий, ер нь нөгөө нэг дөнгөж нялх бие чинь агуу эмзэг учраас хамаагүй нөгөө нэг баг хүний хөдөлгөөний нөгөө нэг хүн урдуур нь хөндлөн алхачих болохгүй гэдэг штэ тий. Яг үнэ. Айгу. Тийм одоо тэгэхээр тийм сул биетэй эмэгтэй байсан гэсэн. Тэгээд өөрөө энэ болохоор өөрийнх нь 2 дахь хүүхэд нь байсан. Эхний хүүхэд нь болохоор дөнгөж 2 өнө 3 айтай байсан байна. Тэгээ ийм эмэгтэй очоод за хэрвээ ингээд төсөөлөх юм бол тий монголоор төсөөлөх юм бол нялх биетэй бараг л нөөжихэндээ ингээд хүн хийцэн толгоогоо бооцсон ийм эмэгтэй ирсэн байх нь шүү дээ. Тэгээ тэр хурал за ингээд бөөндөө сууж ийн гэж бодлоо. Тийм эмэгтэй ирээд энэ эмэгтэй маань юу танилцуулсан бэ гэхээр их сонин зүйлийг хэмжиж авсан ба. Юу хэмжсэн гэхээр ингээд галактикууд бидраас холтож байгаа тийм үү? Баг багаар ингээд холтож идэг.
За тэгэхээр ингээд галактикийн бөөгнөрлүүд гэж байгаа л та. Оддын бөөгнөрлөл гэж байдаг шиг. Одоо хид хідэн галактикууд нэг нэгээ ингээд тойроод эргэлдчихийдэг гэсэн. Тэр галактикуудын нэг нэгээ тойрж эргэлдэх хурдыг хэмжиж үзсэн байгаа юм. Эхлээд. За дараа нь эдгээр галактикууд маань оддоос бүтэн штэ. Тэр одод маань галактикийн төвөө тойрж эргэлдэх хурдуудыг хэмжиж үзсэн байна л та. Тэгээд ямар зүйлийн нэмэгтэй ууланд төсөөлж ирсэн бэ гэхээр галактикууд нэгнээсээ хол байх тусам нэгнийгээ тойрж ирэх хурд нь харьцангуй удаан байх хэрэгтэй байхгүй физикийн хууль ёсоор. Гэтэл энэ нэмэгтэй маань магадгүй зарим галактикуудын хувьд харин ч холдох тусам илүү хурдтай тойрж эргэлдээд байна. Мөн зарим галактикуудын одод маань одоо галактикийн одод ч гэсэн төвийн одод нь төвөө илүү хурдан тойрж иргэнэ. Захын одод нь төвөө илүү удаан тойрж иргэдэг байхгүй. Ийм байх ёстой. Гэтэл зарим галактикийн хувьд энэ эсэргээрээ байна гэдгийг олж ирсэн ба. Нэгсэн доо захын одод нь төвийн ододтойгоо бараг адилхан хурдаар тойрж эргэлдээд байна гэдгийг олж харж л тэ. Тэгээ ингээд ийм сони юм ярьж байгаа. Энд чинь ерөөсөө тэр үеийн одоо орончдод бол бүр ийм нэг эвэртэй дулаан харж байгаа юм шиг юм болж байгаа байхгүй. Тэгээ ингээд ийм үзэгдэл танилцуулсан. Яг энэ эмэгтэй хэн бэ гэхээр Vera Rubin гэдэг дөнгөж 22хан настай дөнгөж докторийн PhD-ийн оюутан болж исэн юм залуухан эмэгтэй байсан ба. Энэ эмэгтэй ийм ажлаа танилцуулсан. За ингээд яг үр дүн юу байсан бэ гэхээр ерөөсөө манай хүнийг хүмүүс шоолсон тийм чи хамгийн харамсалтай. Нэг техник шоолсон шалтгаан бол сексизм байсан. Нэг юм танихгүй эмэгтэй хүүхд мөхтэй дагуулж ирчээд баг гэртээ ингээд хүүхдүүдээ хараа суухаа орно бидэрд ирснэ. ертөнцид ийм сонин зүйл байна ингээд гэж ярьсан тийм энэ бол айгу хүндэтгэлгүй байна мэт юмнууд ярьсан байна. За тэгээд бүр зарим энэ өдрийн дараа сонин дээр ямар нийтлэл гарсан бэ гэхээр шинэхэн докторийн оюутан эмэгтэй ертөнцийн тухай өөрийн гэсэн онолыг нээжээ гэсэн юм одоо шоглсон маягийн нийтлүүд хүртэл гарсан байгаа байхгүй манай хүнийг ингээд шоолсон. За ингээд ихэнх эрдэмтэд тухайн хүний ажлыг ийм шалтгаанаар тоогоогүй. За зарим эрдэмтэд болохоор манай хүнийг хүүсийн үл харгалзаад одоо эмэгтэй вэ нөө эрэгтэй вэ нөө хамаагүй харин яг судлаачийн үр дүнд шүүмжилсэн байна. Тэр нь юу вэ гэхээр чи ингээд чиний бидэрт үзүүлсэн дата буюу өгөгдөл маань яг энэ бүрэн нээлт гэж хэлэхэд юм хангалттай хэмжээний их өгөгдөл биш байна тий. Чи одоо чинь ертөнцид ингэж төсөөлөл л доо нийт ертөнцид одоо 500 тэрлион галактик байгаа л та. За тэрний нэг ингээд дор хаяж 10 галактик дутмаас 9 галактикийг ажиглаад тэр 9 галактик чиний ажигласан ажиглалт биелж явах юм бол энийг яг ийм тий ертөнцид даяараа ийм зүйл байж магадгүй гэж бид нар үзэж болно. Одоохондоо бол чиний ажиглалт хангалттай их дататай биш байгаа учраас одоо түүхийгээрээ байна гэж байгаа байхгүй юу? Түүхийгээрээ байна. Илүү сайн сайжруулад ирээрээ илүү ингээд одоо өгөгдлөө сайжруулаарай гэж хэлсэн. Тэр ингээ хоёр хуваагдсан гэсэн. Мэдээж нэг хэсэг эрдэмтэн нь бол мэдээж бүгд сексист байна гэж яах вэ? Юу яах вэ? Тэ нөгөө Мари Кюригээс бас хаширсан шүү дээ бид нар чиг. Тэгэж нэг эмэгтэй хүнийг одоо эрэгтэй хүнээс илүү тэр шинжлэх ухаан тэр мэрлүү арах боломжгүй гэртэл байх хэрэгтэй гэж үзээд байгаа шүү дээ, тэ. Хүлээн зөвшөөрөхгүй. Тийм. Тэгэхээр уул нь бол яг энэ үе чинь бас тэр юу ингээд арай багасч ирсэн үе, тэ. Гэтэ мэдээж бас тий байсаар л байсан гэдгийг энэ жишээнээс харж болж байгаа. Тэгээ энэ Америкийн одоо орончтой 1950 оны хурлын дараа энэ эмэгтэй илтгэлийг ийм хоёр маягаар шүүмжилсэн нэг харамсалтай нь тэр одоо ингээд эмэгтэй хүн гэдгээс нь болоод хүмүүсээ сериусны хүлээж аваагүй. За гэтэл энэ маань өөрөө маш том бүр ингээд маш чухал нээлтийн эхлэл болсон. Үүнээс 20 жилийн дараа 1970 онд манай Vera Rubin гэдэг одоо оронч маань өөрийнхөө өгөгдлийг мэдээж сайжруулсан тий 20 жилийн хугацаанд нэмж бусад бүх галактикуудыг судалсан. Тэр галактикуудад яг өөрийнх нь ажигласан энэ тий холдох тусам илүү удаашрах ёстой л илүү хурдаар тойрж эргэлдээд байна уу? Эсвэл зарим энэ маань зүгээр юм ажиглалтын алдаа байв уу тий би буруу ажиглалт хийгээд тэрийгээ ингээд буруугаар тайлбарлсан биш үстэй гэдэг. 20 жилийн хугацаанд энэ өөрийнхөө өгөгдлийг сайжруулж туршилтын аргаа сайжруулж өөрийнх нь одоо датаг эрдэм шинжилгээний ажлаа илүү сайжруулж явсан байна. Харамсалтай нь яг энэ 1950 оны ажлыг дээрх түрүүний хоёр шалтгаанаас болоод эрдэм шинжилгээний өвөл болгож хэвлээгүй. 70 он манай Vera Rubin маань буцаж ирсэн. Эрэхтээ илүү хүчтэй дататай, илүү хүчтэй одоо supportive юутай гэх юм уу өгөгдөлтөй ирсэн байгаа байхгүй. Бүр 20 жилийн дараа гэсэн үг үү те? Тийм 20 жилийн дараа. Ингээд эрдэм шинжилгээний өвөл хэвлэгдсэн
дахиад одоо Америкийн одоорн нэрэмжтэй нийгмийн хурал дээр илтгэлээ тавьсан. За энэ үед бол мэдээж сексизм арай гайгүй болцсон байсан. Дээрэс нь хинч түүний ажлыг түүхий байна гэдэг ч юм уу те. Эсвэл хинч түүний ажлыг эмгтэй гэдгээс нь болоод шүмжлэх бүр ямар ч боломжгүй байсан. Нэгсэндээ яг л нөгөө манай Мари Кюри маань ерөөсөл яг л Нобелийн шагнал авахар ажил хийсэн байсан шиг үнэхээр энэ ажил бол маш том нээлт гэдэг нь тодорхой байсан байгаа байхгүй. Ингээд 1970 онд өдгөөгөөс чи хэдэн жил юм бэ те 50 жилийн өмнө шүү дээ 55 жилийн өмнө физикийн шинжилгээ ухаанд одон орны шинжилгээ ухаанд харанхуй матер гэдэг нэршил албан ёсоор орж ирсэн байна. За энэ эмэгтэй маань юуг үнэхээр сайн баталсан байсан бэ гэхээр өөр нөгөө бусад галактикуудыг ажиглаад тэгвэл юу хийсэн бэ гэхээр одоо хоёлаа ингээд 10 жилийн физикэд санаа л та нөгөө алдартай Ньютоны бүх ертөнцийн таталцлын хууль. Энэ юу гэдэг вэ гэхээр манай нарны аймаг бол нарыг одоо 8 ширхэг гариг тойроод эргэлдэж байгаа тий тойроод эргэлдэж байгаа. Тэгэхээр нартай ойрхон гаригууд нарнаас холд гаригуудтай харьцуулахад илүү хурдаар тойрж иргэн нарыгаа. Нэг гэсэндээ буд гариг нарыг нэг 88 хоногийн дотор тойрж иргэдэг бол дэлхий яадаг үлээ 365 хоногийн дотор тойрж иргэдэг тий. Гэтэл бүр дэлхийн ван ч юм уу энэ гаригууд бол юу вэ? Бараг 248 жилд нэг удаад нарыг тойрж иргэн ч гэх. Тэгэхээр энэ за мэдээж тухайн гаригуудын масс хамаатай л та. Гэхдээ массыг түр орхичих юм бол нарнаас зайгаар нь бодох юм бол тий яг зөв. Зайгаар нь бодох юм бол тухайн гаригууд маань илүү одоо холдох тусам илүү удаан хурдаар удаанаар нарыгаа тойрж ирэх хэрэгтэй байдаг. За энийг хоёлаа галактик дээр ашиглаж л да. Галактик гэдэг бол яг адилхан систем багхгүй юу? Ерөөсөө хідэн одод бөөгнөрөөд галактикийн төв гэдэг асар том хар нүхийг тойрол эргэлдэж байгаа. Тэгэл бусдаараа бол яг л адилхан түрүүний нарны аймгийн гаригууд нарыгаа тойрж эргэж байгаа та. За ингийн бол хоёлаа юу таамаглах вэ гэхээр галактикийн төвд байгаа одод галактикийн захад байгаа оддоос илүү хурдтай галактикийн төвөө тойрж ирэх ёстой тий. За ингэж төсөөлөе л доо. Нэг одон галактикийн төвөө 1 жилийн дотор тойроод эргэждэг байлаа гэхэд манай нар бол харьцангуй манай галактикийн захад байдаг од галактикийн төвийг яадаг үлээ 200 биш 150 мянган жил нэг удаа тойрж иргэдэг тий. Асар урт хугацаанд ч гэдэг. Тэгээ манай нар чинь амьдралынхаа нийт хугацаанд ердөө 22 хүн удаа галактикийн төвөд тойрж иргэсэн гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр ийм удаан. Гэтэл зарим галактикийн төвд байдаг одод бол 1 жилийн дотор галактикийн төвийг тойроод эргэждэг байхгүй. Яг энэ зайнаас болоод. За яг энэ үзэгдлийг шалгасан байна. Вера Рубин. Андромеда буюу M31 гэдэг мессикологийн дугаартаа манай галактикта хамгийн ойрхон галактик одоо монголоор адаг чуулганы манцэр гэж нэрлэгддэг 2.5 сая гэрлийн жилийн зайд байгаа галактик. Энэ галактикийн оддыг ингээл нэг нэгээр нь түүж аваад хэр хурдан галактикийн төвөө эргэж ийн гэж шалгасан байна. Энэ бол ерөөсөө мэдээж айгүй урт хугацааны ажил шаардахаар одоо хугацаа шаардахаар ажил байгаа юм чинь. Нэг одыг хоёлаа сонгож аваад галактикийн төвөө тойрж ирэх хурдыг бодоод дахиад нэг од сонгож аваад галактикийн төвөө тойрж ирэх хурдыг бодоод тий асар удаан хугацааны маш их төвчээр шаардсан ажил байгаа байхгүй. Энэ ажлыг ийм хэмжилтүүдийг хийж үтсэн байна гэсэн. За ингээд мэдээж төсөөлөл ёсоор галактикийн захын одод галактикийн төвийн одоос илүү удаанаар галактикийн төвийг тойрж ирэх ёстой байтал яасан гэхээр хурд нь бараг адилхан байсан. Удаашраачгүй, хурдсаачгүй, хурд нь бараг адилхан байсан. Энэ юу гэж хэлж байгаа вэ гэхээр нэг бол Ньютон, Эйнштейн хоёр маш том алдаа гаргасан гэсэн үг байхгүй. Тэр хоёрын таталцлын онол бол шал худлаа гэсэн. Энэ хоёрын таталцлын онол үнэн бол нөгөө эсрэг зүйлийг хэмжих ёстой байсан шүү дээ. Олдгосон удаашрах ёстой байсан. Гэтэл бүр хурдсаачгүй, удаашраачгүй хоорондоо яг адилхан буюу нэлээд ойролцоо хурдаар галактикийн төвөө тойрж эргэлдээд байгаа. За тэгэнгүүт нь Вера Рубин маань их ухаантай эмэгтэй учраас яасан гэхээр энэ бүх ажиглалтуудыг ойр орчмын локал групп гэж нэрлэгдэж байгаа. 15-20 орчим галактикууд байдаг. Энэ бүх галактикууд дээр ажиглаж үзээд дараа нь тэр галактикуудын нэгнийгээ тойрж ирэхтэй галактикийн бөөгнөрлүүд нэгнийгээ тойрж ирэх энэ бүх зүйлүүдийг ингээд ажиглаж үзэж байгаа. Нэгсэндээ нөгөө монголоор гоё хэлдэг штэ ямар нэгэн зүйл одоо тий хийх гэж байгаа бол 7 хэмжиж 1 огтл гэдэг штэ тий. Тэгэхээр яг 7 хэмжсэн байгаа байхгүй 7 хэмжиж 1 огтлсон. Ингээд маш олон хэмжилтүүдийг хийгээд датагаа өөрөө боловсруулад эцэст нь ингээ харахад юу байсан бэ гэхээр ерөөсөө түүний хэмжилт бол маш үнэн зөв 95% итгэл зүйтэй гэж бид нар хэлдэг тий. Цоош нээлт болох нь тодорхой болсон. Тэг юунаас вэ гэдгийг хинч мэддэг байсан тухайд
Тэ өнөөдрийг хэлэхэд өнөөдөр ч гэсэн юунаас вэ гэдгийг хэн ч мэдэхгүй. Энэ нээлтийг бид нар мэддэг болоод 55 жил өнгөрчөөд хахад яг юунаас болсон бэ гэдгийг одоо ч гэсэн хэн ч мэдэхгүй байгаа. Тэгэхээр энэ бол нээлттэй тайлагдаагүй асуудал хэвээрээ байгаа. Ингээд бахан хайсан байгаа байхгүй. Одоо ингээд энэ өгөгдлөө танилцуулсан байна тийм. Ингээд цоошин нээлт болоод үүнийг өнөөдөр харанхуй матер буюу dark matter гэж одоо орны шинжилгээ нэрлэгдэв. Ийм чухал нээлттэй хийсэн энэ эмэгтэй тухайн өнөөдөр Цэнгэл Бүт хоёр маань ярилцж байна. За тэгээд энэ нээлтийн тухайд одоо 1970 оны Америкийн одон орны нийгэмлэгийн хурал дээр танилцуулахад мэдээж нөө сексизмээс болоод ингээд өмнө нь бол хинч тавгүй шүү дээ. Энэ үед бол мэдээж хүлээж авахс аргагүй. Сая ярьснаар ялчгүй ингээд тэг хөтлөшгүй ерөөсөө үүсгэх боломжгүй тийм хатуу баримт байсан байгаа байхгүй. Гэхдээ энэ нээлтийг хийх гэж манай эмэгтэй юм шулуун дардан замаар яваагүй тий. Энэ бол тэгээ бүр ингээд орчин үед ялангуяа манай хүн бол 1928 онд төрсэн эмэгтэй 2016 онд нас барсан. Тэгэхээр тун саяхан нас барсан байгаа. Ерөөсөө 9 жилийн өмнө. Тий 80 гаруй наслсан. 9 жилийн өмнө нас барсан эмэгтэй. Тэгээд зарим хүмүүс нас барсныхан дараа гарсан нөгөө нэг нийтлэлүүд байдаг шүү дээ. Тэрэн дээр юу гэж ямар нийтлэлүүд гарсан бэ гэхээр эхний ялангуяа би агуулсан сандын 16 оны Алдарт Верер Рубин гэдэг одоо оронч буюу харанхуй материйн загалмайлсан ээж нас барлаа гэж байгаа. Тэр үед тийм яриануд гарч исэн. Тэгээ ингээ нэг нийтлэл нь Лиза Рандл гэдэг Америкийн эмэгтэй одоо бас агуу алдартаа утасны онолж эмэгтэй нийтлэлсэн. Тэр нь юу гэхээр Нобелийн хороо сохорчээ гэдэг нэртэй нийтлэлсэн байхгүй. За энэ нийтлэлд юу гарсан гэхээр Вера Рубин гэдэг эмэгтэй 80 гаруй наслахтаа Нобелийн шагнал хүртэх нь тодорхой байсан тий. Яг гэвэл энэ эмэгтэй энэ 50 жил өнөөдөр бид нар нэгээгүй за тухайн үед бол 40 жил тий нэгээгүй байгаа энэ нээлтийг хамгийн анх нээж физикийн одоо одон орны болон астрофизик, эгэл бөмбөгийн физик, их энергийн физик гэд энэ олон физикийн шинжилгээ ухааны салбарт цоошин шинэ судлагдах ухааныг бий болгож цоошин судалгааны объектыг шинээр эхлүүлсэн ийм хүчтэй эмэгтэй. Энэ эмэгтэй 80 наслахтаа Нобелийн шагналыг өнгөрнө гэдэг бол Нобелийн хороо сохорсныг илтгэж байгаа маа гэдэг агуу хүчтэй нийтлэл байсан байна. Тийм байна. Мөн тий агуу хурц. Энэ Лиза Рандл ер нь агуу хурц эмэгтэй л дээ. Тэгээд агуу бас ингээд юг дэмждэг. Юу вэ гэхээр шинжилгээ ухаанд эмэгтэйчүүдийн оролцоо их хүчтэй байх ёстой. Бид нар тий тархиа ингээд энд ашиглаж явах ёстой гэдэг маш хүчтэй дэмждэг эмэгтэйчүүдийн нэг. За тэгээд энэ эмэгтэй Лиза Рандл маань өөрөө бас энэ харанхуй материйн судалгаа хийж исэн. Динозавруудын эртний харанхуй матер гэдэг нэртэй ном байдаг энэ эмэгтэй. Үнгүү гаргацсан тэр номоо онлайнаар. Манай сонсогч нар хэрвээ сонирхож байвал шууд онлайнаар татаж аваад уншиж болно. Айгуу гоё ном байдаг энэ ном бол. За тэгээд энэ эмэгтэй ийм нийтлэл бичсэн байна Лиза Рандл. Тэгээд би анх энэ Лиза Рандлыг таньдаг болсон нэг инээдтэй. Тэр яасан хэр нөө анх ажилд орчоод тэгээд тэр үед нэг ийм эгэл бөмбөгийн физиктэй бас нэг ийм тодорхойгүй туршилтын дата гараад ирсэн багхгүй. Одоо манай энэ нөгөө Вера Рубины харанхуй материйн дата гэдэгтэй адилхан. Хинч тайлбарлаж чадахгүй тухайн үеийн онолоор гэхдээ нэг юм шин юм байна гэдэг юм хэмжигдсэн. Яг хөө тэр үед болохоор шин юм байж магадгүй байна гэдэг юм одоо тий таамаг маягийн хэмжилт гараад ирсэн. Тэгсэн тэрийг тайлбарлаж болох хамгийн гоё онол нь энэ Лиза Рандл болон одоо Сүндрүүм гэдэг өөр энэтхэгийн физикч хоёрын гаргасан онол байж таараа. Би яг тэрийг сурч ирсэн байхгүй. Энгээр тайлбарлаж болох юм биш тэгээд. Тэгсэн бас их сонирхолтой түүхтэйг нь олж мэдэн. Манай Лиза Рандл болохоор ерөөсөө бүх амьдралаа шинжилгээ ухааны эмэгтэйчүүдийн оролцоог яахын тулд одоо нэмэгдүүлэхин тулд зориулна гэдэг өөртөө юм баг тий ам өчг шиг юм өгцөн. Тэгээд ерөөсөө өөрийнхөө бүх амьдралыг зөвхөн шинжилгээ ухаанд зориулна гэж бас давхар ам өчг өгөөд миний санджаагаар баг үүнээсээ болоод одоо болтол гэр бүлтэй болсон болоогүй гэдэг баха. Лиза Рандлыг. Одоо энэ хүн чинь баг 50 гарч явж байгаа эмэгтэй санагдчихэв. Нөгөө нэг Сүндрүүм гээд энэтхэг байгаа юм. Манай хүнтэй хамтарч тэр онолыг боловсруулсан. Тэгсэн Сүндрүүм нь энэтхэг төрсөн айгүй хэцүү одоо тий монголоор бол ядуу айл төрсөн. Одоо жоох муухайгаар хэлэхэд тий ядуу айл төрсөн. Ерөөсөө мөнгөний боломж хэцүү ийм айл төрсөн. Гэхдээ айгүй гоц ухаантай тархитай юм физикч. Тэгээ энэ хоёрын гаргасан энэ онол нь айгүй чухал. Тэгсэн тэр үед хөөрхий Сүндрүүм нь санхүүгийн асуудалд ороод физикээ орхиод нябо хийдэг болсон байсан. Тэгээд яг хөө Сүндрүүм гэхдээ сая ковидын дараахан физикийн шинжилгээнд эргэж ирсэн л дээ. Ер нь физикээ буцаад нөгөө санхүүгийн боломжоо сайжруулад физикээ хийх хэрэгтэй. Ийм сонирхолтой хоёр өний боловсруулсан энэ онол нь өөрөө энэ Вера Рубин гэдэг манай эмэгтэйгийн маань
анх тэ нийсэн энэ харанхуй материал гэдэг зүйлтээс холбогддог сонирхолтой түүх. Тэгээд Рандлман ерөөсөө ингээд Лиза Рандлман Нобелийн хороо сохорчоо гэдэг нийтлэлийг бичсэн ба. За үүний дараа бас ямар нийтлэл гарсан бэ гэхээр ерөөсөө Вера Рубиний түүхийг харах юм бол энэ эмэгтэй маш их хичээж иж энэ том өндөрлөгт хүрсэн. Дээрэс нь хэрвээ гэж байна. Магадгүй Вера Рубин зүгээр л Америкийн нэг дундаж давхаргын айлд төрсэн эрэгтэй хүн байсан бол түүний онолыг магадгүй бид нар 100 жилийн өмнө хүлээн зөвшөөрч байсан юм а гэсэн нийтлэл байсан байхгүй. Тэгээ үүгээр л ерөөсөө Вера Рубин гэдэг эмэгтэй маань ямар их зүйлийг туулж иж тэр зөвхөн ирчүүд ноёрхсон байсан одон орны шинжлэх ухаанд өөрийн байр суурийг олж авсныг харуулж байна. Тэгээ энд бас манай Вера Рубинтэй холбоотой айгу гоё түүх байгаа юм. Манай Вера Рубин ингээ 1970 онд харанхуй матер гэдэг зүйл байх ёстой байна. Гэхдээ яг юу вэ гэдгийг бид нар мэдэхгүй. Гэхдээ энэ зүйл байгаа гэдгийг хэмжсэн хэмжилтээ ингээ харуулсны дараа өөрийнхөө одоо докторийн зэрэгээ хамгаалсан их сургуультай профессор байсан тэр үедээ профессороо ер нь тэнцэн их удаан ажилласан л та. Тэг ингээ нэлээд хөгшөрцөн 2000 онд дөгцсөн ингээд одоо бол ингээд дэлхийд даяар танигдсан маш хүчтэй юм одон оронч болцсон байсан үе нэг гэж байгаа байхгүй. Тэгсэн яг хажуу талынх нь өрөөнд нь шинэхэн постдокийн залуу, докторийн дараах судалгаа хийдэг залуу очиж суудсан. За нөгөө залуу болохоор Вера Рубинийг шүтдэг заяа. Вера Рубинээс болоод тэр сургуульд ажилд орсон нөхөр байгаа байхгүй. Тэгээ ингээ Вера Рубинтэй яаж ингэж үг солихоо мэдэхгүй. Тэр чинь нөгөө юм тийм мундаг хүнийг хараад хүн чинь ингээ сандарна шүү дээ, тэ. Юу гэж хэлэхээ мэдэхгүй, яаж яриа эхлүүлэхээ мэдэхгүй. Тэгээ байжсэн чинь нэг оройн Вера Рубин өрөөнд нь ингээд куки нөгөө жигнэмэг тэгээд юм гоё кофе барьцаа орж ирээд өө сайн уу чамаг хин гэдэг би ингээд шинэхэн ирсэн постдокгуудаа бүгднтэй танилцаад бүгднгийнх нь судалгааг ингээд сонирхож судалмаар байгаа маа. Чи надад ингээд цаг гаргаж болох уу гэд өрөөнд нь явж орсон гэж. Түүгээр л ерөөсөө энэ эмэгтэй те тийм амар мундаг одоо бүр ингээд дэлхийд даяараа нэрийг мэддэг. Бараг гудамд явж байхад гарын үсгийг авахар тийм супер од хүн бэжиж ерөөсөө л хажуудаа байгаа шинэхэн хинч мэдхгүй залгын өрөөрөө шинэхэн ажилтан байна гэж яваад орсон баг. Тэр нь юм гоё нэг түүх. Бас нэг өөр түүх нь болохоор Вера Рубиний ажилтдаг байсан сургууль дээр одоо жоохон хүүхдүүд танилцах гэж очижлээ. Одоо орончид юу хийдэг ингээд те. Тэгээ ингээд танилцах гэж очиод Вера Рубин тэр хүүхдүүдэд одон оронч хүн ийм хүн байдаг те. Бид нар телескоп ашигладаг, бид нар ертөнцийг судалдаг, бид нар ертөнцийг таньж мэдхийг хичээдэг гэл амар гоё тайлбарлаа. Тэгсэн чинь тэр ингээд сургуулийн нэг хүүхэд нь одоо нэг хүүхдүүд юмаа үзчихэл ингээд гараа явж байгаа штэ сургуулиасаа. Тэгсэн багшаасаа ингэж асуусан гэж байгаа. Багшаа эрэгтэй хүн одон оронч болж болт юм уу гэж асуусан гэж байгаа байхгүй нэг хүүхэд те эрэгтэй хүүхэд тийм хэмжээнд одоо ийм хүчтэй одоо нөлөө үзүүлсэн ийм хэмжээний одоо суперстар болцсон байсан байхгүй тэр тийм байна. Ийм сонирхолтой гой түүхүүд байдаг манай Вера Рубиний тухай ямар гоё юм те дулаахан мэдрэмж төрүүлдэг хүн болгонтой ямар нэгэн ялгалгүй харьцдаг гэсэн тухай юм гоё түүхүүд байдаг. За тэгэхээр хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулчаад тэгээд үргэлжлүүлээд байна тийм. За тэгээ. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Сайн Electronics компани маань ивенттэй оролцож байна. За Сайн Electronics нь Apple, Samsung, Huawei брэндүүдийн цахилгаан бараануудыг албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг компани. За албан ёсны дэлгүүрүүд нь бусад дистрибьютор байгууллагуудаас ялгагдах зүйл нь гэвэл та дээрх брэндүүдийн бүх нэр төрлөөс нь хамгийн сүүлийн оны загваруудыг дагалдах хэрэгслийнх нь хамт иж бүрнээр нь тэгээд хамгийн өргөн сонголттойгоор авах боломжтой гэсэн үг юм. Жишээлбэл Samsung брендийн зураг тэгтэл дотроо 5 төрөлтэй тэгээд 50 гаруй загварын бүгдийг иж бүрнээр зөвхөн Сайн Electronics-аас авч болж байна. Үүний хувьд гэх юм бол мэдээж сүүлийн үеийн хамгийн сүүлд гарсан загварууд учраас хуучин оны бараануудтай харьцуулах юм бол үнэ нь бага зэрэг үнэтэй байдаг. Гэхдээ эдний нэг давуу тал бол бусад дистрибьютор компаниудаас хамгийн бага хүүтэй зээлээр авах боломжтойгоор давуу талтай. Тэгэхээр та эдгээр үнэтэй тэгээд хамгийн сүүлийн үеийн бараа авлаа гэж бодоход бага хүүтэй зээлээр авахаар эцсийн дүндээ бол бусад газраас өндөр хүүтэй авснаас хамаагүй хямд тусна. За учир нь эднийх бол банк ус санхүүгийн байгууллагаас гадна банкнуудтай хамтран ажилладаг. Монголд байгаа хамгийн бага хүүтэй, хамгийн хүртээмжтэй зээлийн үйлчилгээг санал болгодог. Тодруулах юм бол одоо Хаан банк, Голомт банк гэх мэт хамтрагч 4 банкны дундаж хүн 1.9% байдаг. Тэгэхээр та бусад газрын хүүтэй сайн харьцуулаад бодоод үзээрэй.
Тэрнээс гадна та нийгмийн даатгалд төлдөггүй байсан ч гэсэн дансны хуулгаараа орлогоо нотлоод 2-3.5% лизингээр бас бараа авах боломжтой болсон юм байна лээ. За сайн электроникс нь албан ёсны нэлээд олон дэлгүүрүүдтэй орон нутгаар ч гэсэн салбар дэлгүүрүүд байгаа. Тухайлах юм бол Shangri-La Mall центрийн 1 давхарт Apple Mono Store, за 3 давхарт нь Samsung Experience Store, Huawei брэнд сторууд байрлаж байгаа. Жишээлх юм бол Samsung Experience Store дэлгүүр нь Төв Азида 1-р ордог хамгийн том Samsung-ийн албан ёсны дэлгүүр юм байна. Та ч гэсэн ороод үзээрэй. Та ямар нэг цахилгаан бараа авах гэж байгаа, эсвэл одоо утасныхаа загварыг шинжлэх гэж байгаа бол танд жаахан ч гэсэн хэрэгтэй мэдээлэл хүргэсэн гэж найдаж байна. Салбар 1 одоо жишээлбэл Улаанбаатар хотод бол Shangri-La Mall, Central Mall, Хүннү Mall, Санкт Петербург, Тара центр гэх мэт салбаруудад байрлаж байгаа. За Дархан, Эрдэнэт, Багнуур, Өмнө говь, Завхан, Сайн шанд, Дунд говь гэдэг одоо орон нутгийн салбарууд ч гэсэн цөөнгүй байгаа. За 70 10 66 33. За эсвэл одоо Сайн электроникс Facebook пэйж хуудасаар нь зачлаад илүү дэлгэрэнгүй мэдээлэл авчаал нь шүү. Тэгээ энэ удаагийн нэвтрүүлэгтээ хамтран ажилласан Монгол хүнд технологийн хүчийг хатгуул нүрээтэй Сайн электрониксдоо баярлалаа. За Сайн электрониксдоо баярлалаа. За баярлалаа. За энэ нөгөө Vera Rubin-ий тухай бодохоор би бас ингэж бодож байна л да, нөгөө мэдээж одоо хэний ч олж хараагүй байсан тэр нээлтүүд гайхалтай одоо шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрээрээ гайхалтай эмхтэй боловч бас нөгөө эмхтэй хүний зүгээс харахад тэр хэцүү байгаа цаг үед судалгааныхаа ажлыг гэр бүлийнхаа амьдрал хоёрыг ингээ хослуулж авч явснараа бас их үлгэр жишээ. Тэгээд их зоригтой, дайчин. Тийм ч болохоор энэ хүний тухай бүр юм хүүхдүүдэд зориулсан юм тууштай байхыг үлгэрлсэн зурагт ном хүртэл байт юм байлээ шүү дээ. Тэр нь их зурагт ном байгаа, тийм намтар одоо ном байгаа. Өөрийнх нь бичсэн бас ном байна тий. Тийм, өөрийнх нь ном байгаа. Тэгэхээр ерөөсөө айгүй үлгэр жишээ авахаар одоо тий 20 дугаар зууны хамгийн үлгэр жишээ авахаар эмэгтэйчүүдийн нэг байна. Тэгэхээр яг чиний түрүүний хэлсэн яг их гоё л тоо. Ягаад тэгэхээр одоо яг энэ бол бүр ингээд харанхуу одоо хэцүү зүйлүүдийн нэг л дээ манай нийгэмд байдаг. Тэр юу гэхээр хоёр хүн ингээд гэр бүл бүтээлээ. За эмэгтэй тал маань ямар одоо гэр бүлийн шаардлагууд бидэрт тулгардаг вэ гэхээр нэг бид нар мэдээж хүүхэдтэй болно тэг ингээд гэр бүлээ авч явна гэдэг асуудлууд байна. Тэгмээд эрэгтэй хүн дээр ирж байгаа тэр талын ачаа яг бид нар харьцуулж харах юм бол яг үнэн энэ бол харьцангуй эмэгтэй хүнтэй харьцуулахад бага байдаг байхгүй юу? Ягаад тэгэхээр нэг зүгээр л биологийн талаас нь харахад эрэгтэй хүн чинь төрдгүү шүү дээ тий. Эрэгтэй хүн жирэмсэн болтгоо. Энэгээр л ингээл ихний ялгаанууд гараад эхэлж байгаа. Гэтэл Vera Rubin гэдэг эмэгтэй маань энэ ялгааг мэддэг. Дээрээс нь өөрөө шинжлэх ухаанд дуртай байсан болохоор өөртөө тавьсан нэг зорилго нь яг чиний түрүүний хэлдэг. Би шинжлэх ухаанаач хиймээр байна. Бас би гэр бүлтэйгээч баймаар байна. Гэр бүлээч аваад явмаар байна. Тэгээд хоёр хүү хоёр охинтой байсан. За одоо бараг 4 хүүхдийнх нь нэг нь л амьд байдаг баха. 2 нь жилүү нэг нь амьд байдаг. Тэгээд ямар ч 2 нь математикч, 2 нь геологч билүү, геологч билүү, астрономч билүү энэ хоёр айл нэг болсон ба. Тэгээд ингээд 4 хүүхэд нь хамгийн гол нь дөрвөлээ бас ингээд докторийн зэрэг хамгаалсан салбартаа айгүй том эрдэмтдийн нэг. Нөхөр нь өөрөө бас математикч хүн байсан. Харамсалтай нөхөр нь эхнэрээсээ төрүүлж нас урсан баха. 2008 онд нас урсан санагдчих чинь. За энэ хоёр маань тэгээд нийлсэн түүх бас их гоё. Vera Rubin бакалаврын ангиа буюу одоо нэг тийм бакалавра 1940 оны одоо 1928 дээр 20-ыг нэмчихгүй тий 48 он хавцаа төгссөн байгаа л да. Ингээд төгсөхдөө зөвхөн эмэгтэйчүүд сурдаг их сургуульд сурсан. За энэ сургуулийнхаа тухайн жилийнхэн цорын ганц одон орны мэрэгжилтэй эмэгтэй байсан ба. Бус нь бүгд өөр мэрэгжил сонгосон байна. Эмэгтэй хүнд илүү тохиромжтой гэдэг мэрэгчлүүдийг сонгосон. За бүр Vera Rubin тухайн үед нөгөө нэг бакалаврын мэрэгчлээ сонгох гээд Басарагийн их сургууль руу явхад нь 10 жилийнх нь багш нь юу гэж хэлжсэн бэ гэхээр битгий шинжлэх ухааны зам нөлхөө. Шинжлэх ухааны бол хатуу, шинжлэх ухаан бол ирчүүдийн юм аа. Битгий ийшээ ороо гэж хэлжсэн байхгүй. Гэтэл манай хүн чинь одоо оронд хайртай, шинжлэх ухаанд хайртай хүн ерөөсөө тэр үгийг тоогоогүй, зориуд одоо орноор төгссөн. За ингээд төгсөөд бакалавра төгсчөөд Harvard, Princeton, Cornell гэдэг одоо Америкийн хамгийн том топууд. Энэ топууд руу PhD-д бүгэлсэн. Доктортой одоо апплайдсан бид нар апплайдсан гэж ярьдаг болсон. Доктортой бүгэлсэн байна. За тэгэнгүүт бас энэ дахиад нөгөө манай хүний одоо 2 дахь 10 жилийн багшсан дараагийнх нь одоо сексизмын асуудал гарч ирсэн. Энэ юу вэ гэхээр Princeton гэдэг том сургууль. Энэ том сургуульд Эйнштейн тухайн үед ажиллаж исэн хамаг л тухайн үеийн гавлууд тийч ажилладаг байсан энэ сурвал Vera Rubin зүгээр л эмэгтэй гэдэг хүүснээс нь болоод доктор хөтөлбөртөө эсвэлж аваагүй.
бүр шалтгаан нь айгүй тийм өрөвдмөрч өрөвдөлтөө байгаа юм тий. Тэр принципийг өрөвдөхөөр байгаа байхгүй. Одоо ингээл цэнгэл бөглсөн чи би цэнгэлийг ингэх нь биш тий. Өө энэ эмхтэй юм байна баяртай тий. Тим тэнийг бах таяа тий. Тим байсан байгаа байхгүй. Хүн төрлөختөө 100 хүрхгүй жилийн өмнө мангар байсан баг. Тэгээ ингээд Принстон гэдэг тэр том сургууль ингэж хөөсөн. За бүр Принстон яасан гэхээр Принстон бүр 1975 оноос эмэгтэй оюутнуудыг докторийн хөтөлбөртөө элсүүлдэг болсон. За өстой нөгөө нэг өнгөрсөн борооны дараах цов нөмрөн гэдэг нь болсон багс. Хожимдсон ухаарал энэ төр гэдэг шүү дээ. Яг үнэ. Энд чинь нөгөө 60-аас 70 онд бүр иргэний эрхийн хөдөлгөөн гээд одоо тэр нөгөө эмэгтэй оюутан авдаггүй байхад нь тэгж бүр айгүй том сенсацтай хөдөлгөөн болж иж тийм болсон баг тий. 75 оноос. Тийм 75 оноос гэхээр энэ чинь яг л нөгөө 1950 оны сүүл дундаас эхлээд бараг 60 оноос эрчимтэй Америкт феминизм хөдөлж эхэлсэн шүү дээ тий. Тэгээ яг хуу энд бас нэг зүйлийг манай сонсогч нар анзаарах хэрэгтэй. Феминизм гэдэг нь уул нь бол эмэгтэй хүн эрэгтэй хүнээс давуу эрэгтэй ч юм уу тий. Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү гэсэн утгатай зүйл биш. Энэ анх гарахтаа яасан мэхээр эмэгтэй хүн бол эрэгтэй хүнтэй адилхан хүн. Бид нар адилхан зүйлийг одоо хүртэх хэрэгтэй. Тэ бид нар авах ёстой эрхэл зүгээр эдэлж байгаа гэдэг зүйл. Ямар нэгэн байдлаар хин нэгийг давуу болгоод хин нэгийг доромжилж байгаа юм биш. Дээрэс нь феминизм чинь өөрөө ясмин дээр эрчүүдэд ч гэсэн маш чухал нөлөө үзүүлсэн бохгүй юу? Одоо нөгөө эрчүүдэд чинь бас буруу нөлөөнүүд байгаа шүү дээ. Хит нөгөө нэг эрэгтэй болгож өсгөнө гэдэг ч юм уу тий. Одоо жишээ над матчин нөхдүүд байгаа ш төрөлхийн спортондоо муу. Одоо нөгөө төрөлхийн эрэгтэй хүн хийж чаддаг л гэж юмнууд байдаг шүү дээ. Мах эвдэн гэдэг ч юм уу тиймэрхүү юмдаа би юм уу тэгэнгүүт энэ дээр зарим эрчүүдийг яаж өсгөдөг вэ гэхээр хүчээр наатахаа чи хийдэг байх хэрэгтэй гэдэг ч юм уу тий ингэж өсгөдөг иймэрхүү тал дээр ч гэсэн феминизм эрчүүдэд ч гэсэн тодорхой маш чухал одоо хэрэгтэй нөлөөнүүдийг үзүүлсэн байна. Тэгэхээр феминизмыг бид нар хит ингээд туйлшраад наа чи буруу муруу гэж солиорч болохгүй. Дээрэс нь феминизм гэхээр л эрэгтэй хүнийг доромжлол эмэгтэй хүнийг дээс шидээд байгаа ч юм биш. Эсвэл эмэгтэй хүнийг доромжлоод эрэгтэй хүнийг шидээд байгаа ч юм биш. Энэ бол зүгээр л эрэгтгш байдлын асуудал. Энэ бол ерөөсөө л эмэгтэй хүн бол эрэгтэй хүнтэй адилхан. Гэхдээ биологийн хувьд хүүсээр өөр. Яг миний гавланд байгаа тархийг гаргаж ирээд цэнгэлийн гавланд байгаа тархийг гаргаж ирээд харах юм бол хинч гаднаас нь тэрийг наа чи эрэгтэй тархи чи эмэгтэй тархи гэж хэлж чадахгүй. Энэ бол боломжгүй. Тэгэхээр бид нар оюун ухаан потенциалын хувьд бол адилхан хүмүүс. За ингээд мэдээж энэ хөдөлгөөнүүд Принстон нөлөөлсөн баг л та эмэгтэй оюутан авахт нь. Гэхдээ Принстон алдсан байгаа байхгүй юу? Тэр мундаг хүнийг тий ажилуулсан бол Принстон тэн чи хожих байсан баг. Яг үнэ. Тэгэхээр ингээд зүгээр л хүүсийн ийм мангар юмнаас болол ингээд яагаагүй. Тэгэхээр бид нар өнөөдөр бас ингэж болохгүй эмэгтэй гэхээр л мангар гэж хүлээж авдаг хүмүүс идэг. Тэр бол өөрөө харин жинхэнэ мангарлал байгаа байхгүй тий мангарталт байгаа юм. За ингээд дараа нь харин ямар сургуулиас Рубен захиа ирсэн бэ гэхээр алдарт Харвард байсан. Харвардын их сургуулиас харин манай Вера Рубенийг та манад ирж докторийн ангида одоо орончоор суралцаач гэдэг яриа одоо захиа ирсэн. Гэхдээ яасан гэж Вера Рубен тэр захианаас татгалцсан за тэр саналаас хүлээж аваагүй. Яагаад гэж бодож байна? Тэр их гоё. Ястаа мэдгүй. Нэг таам байна. Ааха. Хайр дурлал битий байгаас. Яг зөв. Хайр дурлал. Харин хайр дурлал багхгүй юу? Тийм үү. Яасан гэхээр Вера Рубины тухайн үед нөхөртөөгөө нийлээд хоёр дахь хүүхдээ хүлээж исэн манай Вера Рубин. Одоо нөгөө хүүхэд нь гидсэндээ дөнгөж одоо жирэмсэн байсан гэсэн үг. Уучлаарай буруугаар ярьж байна. Жирэмсэн дөнгөж одоо жирэмсний ихэнх сартаа хэдхэн сартаа байсан. Тэгээд нөхөр нь Корнелийн их сургууль руу доктортой сурахаар явсан байхгүй юу? Тэгсэн чинь Вера Рубин би нөхөртөөгөө цуг явнаа гэд тэр том тий Харвард гэдэг том их сургуулиас татгалзчихж байгаа юм. Тэгээд нөхрөө дагаад өөр хот руу өөр сургууль руу явсан. Тэгээд шал өөр Жорж ямар юм бэлээ за уучлаарай. Нэрийн нөгөө уул нь өмнө санджуулсан чинь нэвтрүүлэг эхлэнгүүт ингээд сандраад нэрийг мартчихад Жорж Таун тий Жорж Тауны их сургууль руу доктортой суралцахаар явсан. За эндээ бас л дахиад янз янзын сексизмтэй өртсөн л тоо манай хүн. За ингэж явсан. Тэгээ надад их гоё санагдаж байгаа нь яагаад вэ гэхээр манай хүнтэй тэнцээ яг хөө ингээд зүгээр хатуугаар хэлэхэд бол шууд шинжилгээндээ үнж байгаад нөхрөөсөө хол байж болох л байсан тийм үү. Тийм сонголт байсан. Эсвэл зөвхөн анханасаа шинжилгээ ингээд хатуу яваад хайр дурлалыг мартаж болох л байсан баг тийм. Манай Мари Кюри бол бас Пьер Кюритэй нийлэг бол тэг ингээд алдсан шүү дээ хөрхий. За ийм түүхүүд болсон. Гэхдээ яг өөр ингээд өөрийнх нь ярилцлагыг би уншижсэн чи өөртөө тэр ингэж хэлсэн баг. Би ингээд
гэр бүлээч гоё халуун дулаан байлгадаг. Бас өөрийнх нь шинжлэх ухаач хийдэг ийм эмэгтэй болмоор байна гэдэг. Тэгэхдээ ингээхийн тулд би бас нөхрийнхөө тэр том боломжийг зөвхөн өөртөө ирсэн том боломжоос болоод яаж болохгүй тий. Одоо канселдуулж түтгэлзүүлж болохгүй. Би хин хиндэ буюу гэр бүлдээ зөв шийдвэр хийх ёстой байсан би нөхрөө дагаж явах байсан тухай гэдэг. Тэгээд нөхрөө дагаж яваад Жорж Таунны их сургуульд доктор ангид илсэн. Тэгсэн энд бас дахиад хэцүү юм болж байгаа. Уул нь бол тухайн үед алдарт одон оронч астрофизикч, энергийн физикч, онлын физикч хүн Жорж Гамоу гэдэг маш алдартай хүн байдаг. Энэ хүн бол ингээд хүмүүстэй их гоё хошигнж ярьдаг, бүх юм хэцүү онолуудыг инээдтэй болгож чаддаг ийм гоё одоо энергитэй, дулаахан энергитэй гэдэг чинь тий. Энэ манд гэхдээ нөгөө терминологийн хувьд ярьж байгаа шүү манайхан. Түүнээс биш тий яг ийм сайн муу энерги гэдэг ийм физикийн шинжлэх ухаан байхгүй. Тэгээ нэг гоё вайптай хүн байж л тий. Тэгээ энэ хүн бол ер нь манай Vera Rubin маань яг докторийн ажлыг хөтөлж одоо удирдах явсан хүн. Тэгсэн Жорж Гамовтой уулзахад хэцүү. Нөгөө Жорж Таун өөрөө католик гудамж нь байдаг их сургууль. Тэгсэн чинь тэр их сургуулийн тодорхой дүүргүүдэд эмэгтэй хүн явуулдаг. Тийм одоо юм балаа тий. Утгагүй одоо Монголд нэг юм юу гэх юм бэ? Сүхбаатарын талбай дээр эмэгтэй хүн явж болохгүй гэвэл гачин юм болно өстэй тий. Нийлэн тойрхны бид нар ч юмөр. Харин тийм ч одоо юу гэсэн үг юм тий. Тийм байсан маа. Тий ингээ Гамовтойгоо удирдахч багштайгаа уулзаж чадахгүй юм. Сексизмээс болоод тий. Тийм байсан. Гэхдээ л ямар ч сан Гамовын ачаар их сургуулаа докторийн зэрэгээ хамгаалсан л та манай хүн. Яаж хийж яагаад хөрхий. Тэгээ ингээ бас ийм сонир зүйлтэй ингээ тулгарч исэн байгаа. За ингээд докторийн зэрэгээ хамгаалсан. За энэ үедээ харин юу болсон бэ гэхээр яг докторийн зэрэгээ эхлүүлээд шинхэн оюутан дөнгөж тэр нөгөө 50 оны ихэнх үеэр нөгөө галактикийн тий нэвтрүүлгийн эхэнд ярьсан галактикийн эргэлтүүдийг хэмжээд за 2 дахь хүүхдээ хүлээж исэн 2 дахь хүүхдээ дөнгөж төрүүлсэн ялах биетэй байхдаа 1950 онд болсон Америкийн одоо орончтой нийгэмлэгийн хурал дээр очиж алдарт энэ ханхуу матер гэдэг зүйл ертөнцид байдгийн байна. Гэхдээ бид нар яг юу гэдгийг мэдэхгүй байна гэдэг эрдэм шинжилгээний ажлаа одоо илтгэлээ тавьж одоо эрдэм шинжилгээний өгүүлэлээ хэвлүүлснээр энэ ханхуу материйн нээлтийг хийсэн байгаа байхгүй манай хүн. За энэ бол ингээд дахиад хэлэхэд одоо ч гэсэн хүмүүс маргадаг энэ бол хангалттай магадгүй Нобелийн хэмжээний нээлт байсан тий. Энэ бол маш том Нобелийн нээлт байсан. Түүнд Нобелийн шагнал өгөөгүй нь ерөөсөө ингээд Нобелийн хороо сохорсон эсвэл Нобелийн хороо маш том алдаа гаргасан. Энэ маань өөрөө давхар энэ шинжлэх ухаанд одоо Нобелийн шагналтай эмэгтэйчүүдийн тоо цөөхөн байдаг. Энд нөлөөлж байна гэдэг энэ том одоо активизмыг яасан хөдөлгсөн нэг юм хүчнүүдийн нэг болсон байна. Мөн манай Vera Rubin тухайн 70 онд 50 онд ингэж ах ийм байж магадгүй ч 70 онд жинхэнэ баталгааг хийчихэд энэ хугацаанд яасан бэ гэхээр 1960 оноос эхлээд Паламурын одон орны төв гэж байдаг байхгүй. Тухайн үед хамгийн том одоо одон орны обсерватор гэсэн том телескоп гэсэн үг л дээ хүмүүс ажилладаг. Энд ажилласан анхны эмэгтэй одон оронч болсон Vera Rubin. Тэгсэн чинь энд бас дахиад сонирхолтой төв. Яасан гэхээр энэ газар ингээл ажиллах гээд очиод Ken Ford гэдэг ийм залуу нөгөөх нь энэ инструментийг хийдэг тэр телескопуудыг хийдэг засвардаг янзалдаг ийм мундаг инженер хүн байсан баг. Энэ хүнтэй танилцаад тэгээ ингээ одоорны төв дээр ажиллаж исэн чинь мэдээж хүний одоо бүх хэрэгцээний дундаас ямар хэрэгцээ чухал гэдэг вэ гэхээр 0 орох хэрэгцээ тий. Одоо хүндрэн хүн чинь баавгаа ална тий. Ийм хэрэгцээ чухал байна. Тэгсэн тэр одоорны төв нь юугүй гэж тухайн үедээ эмэгтэй хүмүүсийн одоо угаал өрөө байдаг. 0 өрөө байдгүй гэсэн байгаа байхгүй. Зөвхөн эрэгтэй хүмүүсийн ийм угаалгын өрөө байдаг. Тийм бүдүүлэг тий. Тэгсэн Vera Rubin анхны эмэгтэй болоод очсон. Мэдээж Vera Rubin тийм чинь анхны эмэгтэй болоод очихоор яг хуу араас нь мэдээж өөр эмэгтэйчүүд инспирэшн аваад одоо урам зориг аваад тийч ажиллахаар зам нь нээгдэнэ гэсэн үг тий. Тийм яг зөв яг гоё хэллээ. Тэр замыг нээж өгсөн. Тэгсэн нөгөө газар нь эмхтэй 0 байдгүй ч их шиг тийм мангар байхгүй бас дахиад өнөөдөр чи мангар гэдэг үг яас их ашиглаж байна. За ингэсэн одоо ингээд энэ их том асуудал дагуулж байгаа юм л та. Vera Rubin бол тийм ч маш чухал судалгаа хийж байгаа бүгд мэдчихсэн Жорж Гамоу гэдэг маш том одоо тухайн суперстар байсан физикч шав гэдгийг бүгд мэдчихсэн. Энд чинь бас ингээд эрдэм шинжилгээний хүрээлэл дотроо бас ингээд харилцаа зөв байх ёстой шүү дээ тий. Тэгсэн чинь нөгөөх нь 0 орж чаддгүй. Тэгээд ингээд асуудал болоо гэсэн чинь Vera Rubin чинь агүй ухаантай эмэгтэй, агүй энгийнээр шийдсэн байна. Энэ маш нарийн асуудлыг маш энгийнээр шийдсэн. Яасан гэхээр зүгээр л скотч худалдаж аваад нэг эрэгтэй нойлынх нь
доор нь ийм юпг шиг хэлбэрээр скотч наагаад тэгэл тэр эрэгтэй нойлыг эмэгтэй нойл болгоцсон байгаа байхгүй. Түүнээс хойш ерөөсөө одоо ч гэсэн Паломарын одоо орны судалгааны төв дээр энэ нойл нь эмэгтэй нойл хэвээрээ байдаг. Тэгээ хамгийн анх энэ нойлыг эмэгтэй нойл болгосон хүн нь манай энэ алдарт Vera Rubin гэдэг одоо оронч байгаа. Энэ нэг гоё. Тэгээд ингээд яг энэ 10 жилийн хугацаанд энэ одоо орны төвдөө ажиллаж байхдаа манай эмэгтэй түрүүний ханхуу метр энэ нээлттэй хийсэн байна. За энэ тухай айгу олон яриад байгаа учраас ингээд түр алгасаад цаашаа манай хүн юу хийсэн бэ гэхээр цаашаа гинэ одоо бага насны амьдрал руу орцгоё тий. Бага наснда ямар хүүхэд байваа гэдэг. Бид нар ингээд том насан турсан хойноо гэр бүлдээ ямар эмэгтэй одоо насан турсан эмэгтэй хүний өнцгөөс нь ямар хүн байсан ба гэдгийг ярьлаа. Тэр нэвтрүүлгийн төгсгөл бага наснда яаж яагаад манай энэ Vera Rubin одон орон туртаа болчихоо гэдгийг харъя тийм үү. Тэгэхээр яг хуу манай хүн бол Bell лаборатори гэж байдаг. Анхны гар утас гэнэ утас зохион бүтээсэн газар тэр газар танилцсан хоёр хосын дундаас төрсэн эмэгтэй. За нэг нь тэр аав нь болохоор тэр газрын инженер байсан. Утас зохион бүтээдэг инженер. Ээж нь болохоор тэр газрын санхүүч байсан баг. Нөгөө утас зохион бүтээгээд айл даваачаа суйрлуулад тавихад хэдийн хэмжээний зардал гардаг вэ гэдгийг тооцож өгдөг юм байна. Тийм тэгээд яг хоо ёстой нөгөө нэг хошин шог дээр гардаг шиг тэр хоёр хоорондоо жан болоод дундаас нь их ухаантай эмэгтэй төрсөн манай Vera Rubin гэдэг эмэгтэй. Энэ айл хоёр охинтой Vera Rubin бол хамгийн бага нь байсан. За ингээд Vera Rubin-ыг 10 настай байхад нь 1938 он хавцаа. Дэлхийн 2 дугаар дан эхлэж явах үед те. Энэ үед гэр бүл нь Вашингтон хот руу нүүсэн. За Вашингтон хотод нүүсэн чинь гэр нэх ийм сонирхолтой гэр байна. Дээвэр нь ийм одоо гурвалжин маягийн тэгснэ дээврийн хөндийнөөс нь шууд тэнгэр харагддаг ийм гэрт ийм өрөөнтөө ийм байшинд амьдардаг байсан байна л та манай. Тэгээ ингээд орой олонгууд яах вэ? Тэр чинь шууд тэнгэр харагдана шүү дээ. Шөнийн тэнгэр харагдана. Сар харагдана, одод харагдана. Тэгэл 10 настай хүүд тэдрийг хараад хамгийн анх оддод дурлал. Тэгээ орой олхон ингэж од хардаг. Бүр ийм хөгшрөөд 80 хүрсэн хойноч гэсэн орой олхон ингээд од харахаас хизээч татгалцдаггүй байсан гэж байгаа байхгүй. Тэр зүйл тэр дурлалдаа ингээд хизээч те дурлалаасаа уйдж байгаагүй үргэлж ингэж тэр оддод хайртай. Ингэж манай хүн хамгийн анх одон орон туртаа болсон гинэ. Тэгээд өөрөө бүр дөнгөж 12 13 настай юм жоохон хүүхэд байхдаа л би одон оронч болно, би шинжлэх ухаанч болно гэж шийдтсэн байсан ба. Тэгээ нэг ярилцлаган дээр ингэж хэлсэн байгаа. Тэр надад их гоё санагдсан. Би ерөөсөө л агүй юм жоохон байхдаа 12 настай байхдаа том болоод хэн болно гэдэг шийдтсэн байсан. Би ерөөсөө том болоод одон оронч болно. Яагаад гэвэл би энэ дэлхий дээр амьдарч байгаа. Би энэ дэлхий дээр амьдарч байхдаа ертөнцийг таньж мэдхгүйгээр ертөнцийг таньж мэдхгүйгээр амьдарч чадахгүй гэж байгаа байхгүй. Ерөөсөө л би энэ дэлхий дээр төрсөн юм чинь би орчлон ертөнцийг таньж мэдхийн төлөө л амьдрна. Тийм учраас би одон оронч болсон юм а гэж ярьсан. Тэр нас хөөх. Гэтэл энэ бодлоо 12 настай жоохон хүүхдэд үжээ суудсан байсан байхгүй. Энэ бодол тийм чи ингээд суудсан байсан байна. За ингээд түрүү нэвтрүүлгийн өмнөх хэсгүүдэд ярьсан 10 жилдээ орсон багасаа л одон орон математик, геометр дуртай хүүхэд байсан. Тэгээд хамгийн анхны бакалаврт орсноо ангиасаа цорын ганц одон орны мэрэгчлэр төгссөн ийм эмэгтэй байгаа. За одоо Vera Rubin-ы тухайс би хэдийн сонирхолтой юм болсон. Тэрний үгээр нөгөө номыг уншижсэн чинь манай хүн өөрөө амьдралын нэг юм 3 дүрмтэй байсан байна л та. Тэр дүрмүүд нь юунаас гарсан гэхээр энэ сексизмээс болж гарсан юм шиг байгаа юм. Гэтэ яг тодорхой шалтгааны нь олоогүй гэсэн ингэж байгаа. Нэг дүрм нэг нь болохоор шинжлэх ухаанд ерөөсөө зөвхөн эрчүүд л шийдэж чаддаг, эмэгтэйчүүд шийдэж чаддаг асуудал хаач байхгүй. Тийм асуудал ерөөсөө байхгүй. За дараагийнх нь болохоор хоёрт ямар ч шинжлэх ухааны хүрээлэн ч юм уу шинжлэх ухааны асуудлыг судалж байгаа хүмүүсийн тал нь эмэгтэй, тал нь эрэгтэй байх хэвээр, тий? 50-50 эмэгтэй, 50-50 эрэгтэй байх хэвээр. Гуравт ямар нэгэн байдлаар эмэгтэйчүүдэд шинжлэх ухаан хийх нэг боломж, бас нийгэмдэр хэм тодорхой боломжууд бага ирдгээ. Би үүний эсрэг тэмцэх ёстой. Ийм 3 дүрмийн дагуу ажилтдаг байсан байна. За энэ 3 дүрмийн хизээ би одоо ингээд манай хүн хэрэгжүүлж эхэлсэн мэхээр яг докторийн нөгөө судалгааны ажил байгаа шүү дээ. Тэр үедээ хэрэгжүүлж эхэлсэн. Докторийн судалгааны ажил руугаа орохоос өмнө мань нөхөр бас л ингээл сексизмын асуудалд ороод чи эмэгтэй учраас одон оронч болж болохгүй. Чи эмэгтэй учраас ингэж болохгүй гэдэг юмд ордог гэсэн маа. Тэгсэн манай хүн чинь ханхуу материалын нээлтийг хийхдээ яг үндэ энэ сексизмын асуудлаас зүхтаж энэ судалгааг барьж авсан бохгүй юу? Би энэ судалгааг хийчих юм бол энэ эрчүүдийн хийгээд байгаа юм юмтай орооцолдохгүй юм байна те.
Зүгээр л би яг өөрийнх нь дуртай юм хийгээд ингээд байж болох юм байна гэсэн чинь юу амар том нээлт ийцэн тийм чи ийм байна. Тэгээ энэ дүрмүүдийн энэ үеэсээ барьж авсан ийм дүрмтэй амьдардаг байсан ийм эмэгтэй. За ингээд надад өөрийнх нь тийм нэг ихтгэл их гоё санагдсан. Мөн өөрөө бас яг энэ ярилцлаган дээр үргэлж юу гэж хэлдэг байсан бэхээр би хүүхэд байхдаа ямар нэгэн хариултаас илүү асуултуудад илүү дуртай байдаг байсан гэж. Юус юмыг асуух айгу дуртай юм. Сониуч цантаа тий. Хоёулагийн нөгөө нэг өмнөх дугааруудаар ярьсан Ричард Файман маань бас тийм хүн байсан. Хариулт гэхээс илүү асуултанд илүү дуртай. Би ямар нэгэн тий үнэн худлаа нь мэддэхгүй эсвэл буруу хариулттай байснаас би хариулж чадахгүй асуулттай байхыг илүүд үзнэ гэдэг ус Файман. За Вера Рубин бол бас яг ийм төрлийн эрдэмтэн байсан байна. За мэдээж энэ бас ийм төрлийн эрдэмтэн л байх ёстой гэсэн үг биш. Нөгөө талаас одоо нөгөө зөвхөн хариултыг хөөдөг, хариултыг илэрхийлдэг эрдэмтэд ч гэсэн байгаа л та тий. Одоо жишээ надад яагаад протон гэдэг систем бий болж байгаа гэдгийг би ойлгохыг хүсдэг. Тэр нь надад айгу гоё байдаг. Миний асуулт бол тийч яг протон яагаад бүтэж байгаа юм гэдэг. Миний хайж байгаа зүйл бол тийчээс тодорхой хэмжээнд хариулт байгаа. Гэхдээ эндээс юу харах вэ гэхээр энэ хоёр хүмүүс маань хоёулаа айгу төлөв даруй хүмүүс байсан. Feynman, Vera Rubin тий. Эндээс энэ хүмүүсээс бид нар юу гэж сурах вэ гэхээр шинжлэх ухаан гэдэг зүйл бол ямар нэгэн байдлаар өнгөрөх хэрэглэгдэхүүн биш байхгүй. Өнгөрөх хэрэгсэл биш тий. Энэ бол бидний зүгээр л танин мэдхүүн процесс, гайхширж байгаа процесс, сониуч зам байна. За ингээд нэвтрүүлгийн төгсгөлд Рубинийхэн тухай нэг юм гоё ишлэлийг олсон юм а. Тэр надад айгүй гоё санагдсан. Тэр нь юу гэсэн гэхээр ерөөсөө хинч өөрийг чинь ямар нэгэн те сили шалтгааны улмаас доош нь хийхийг эсвэл ямар нэгэн зүйлийг хийж чадахгүй штэ гэж хэлхийг хизээж битгий хүлээмжшүүр гэж байна. Чи эмэгтэйч байсан болно, эрэгтэйч байсан болно. Хин нэгэн чамд ямар нэгэн юм тодорхойгүй, чи магадгүй эрэгтэй штэ, чи магадгүй царай муутай штэ гэдэг юм мангар шалтгаанаар чамайг доош нь дарахыг хизээж битгий хүлээмж зөвшөөрөө. Үүний дараа хизээж битгий ямар нэгэн шагнал, ямар нэгэн нэр хүндэд санаа зовоо. Хамгийн том шагнал гэдэг чинь ямар нэгэн шин зүйлийг олж нээх байдаг юм а гэж хэлсэн байна. Энэ бол үнэхээр гоё санагдсан надад. Яг л бас манай Feynmanтай их адилхан санагдсан. Feynman бас нэг нэвтрүүлэг дээр нь асуудаг. Та ингээд Нобелийн шагнал авсан, ийм том шагналууд авсан. Таны одоо ингээд мэдрэмж ямар байдаг вэ гэсэн чи тэр шагналууд надад нэг чухал биш ээ. Хамгийн гол нь би тэр зүйлүүдийг яаж ажиллахыг ойлгосонд байгаа байхгүй юу гэж хэлдэг. Тэгэхээр энэгээр бас их адилхан санагдсан. Ийм гайхамшигтай эмэгтэй 1928 оноос 2016 хүртэл бидэнтэй нэг цаг үе цуг амьдарч исэн байлээ. Вау. Маш их таалагдж байна. Нөгөө нэг одоо энэ эмэгтэй маань өөр ингээ анхны тэр нөгөө одоо орно тий. Тэр одоо тэр үл мэдэгдэх хоёулагийн нэвтрүүлгийн нэр юу вэ? Үл үзэгдэх ертөнцийг тий. Үл үзэгдэх ертөнцийг нээсэн бүсгүй гэдэг. Тэгэхээр энэ нэртэй нь холбоод ерөнхийдөө би одоо бас сайн мэдэхгүй учраас ерөн дүгнээд хэлэхэд энэ үний тухайд ихтэй баримтат тийм богино кино минь аягүйх байдаг тий. Би яг тэндээс мэдээд байна. Тэгэхээр үл үзэгдэх ертөнцийг нээсэн бүсгүй байна. Тэгсэн мөртлөө бас одоо нийгэмд байгаа үзэгдээд байгаа ирнэ. Учир нь олдох хэсэг нь бас үл мэдэгдэх тэр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийн талаарх асуудлыг бас хөндөж чадсанараа энэ хүн шинжлэх ухаан тэгээд энэ нийгмийн харилцаа одоо юу гэдэг бүх зүйл дээр аягүй том хоёр нээлт хийсэн байна. Тэгээ одоо нөгөө одоо сонсогчд үзэгчд маань бодоод л үзэхэд бид нэг газар ороход уучлаарай манад эмэгтэй хүн бийцэх боломжгүй та манад орохгүй энд эрэгтэй л хүн орно гэж хэлэх юм бол бид нэр яаж цачих вэ? Тэгэхээр тийм л орчин нөхцөл харилцаан дундаас тэмцсээр байгаа тэгсэн ирнэ бас нөхрийнхөө тэр амжилт бүх юмыг ингэж орхигдуулж өөрөө ганцхан шинжлэх ухаан сонирхол хоббигоо хөөхгүйгээр аль алийг авч явсан гэхээр маш гайхалтай сургамжтай бүр манлайлагч эмэгтэй ээжээ. Харин тийм. Үнэхээр үлгэр жишээ авахар хүн байсан юм. Тэг яг өнөөдрийн нэвтрүүлэг дээр нөгөө үл үзэгдэх ертөнц гэдэг маань энэ харанхуй материйг хэлж байгаа. Тэг энэ тухай яг дэлгэрэнгүй ярьсангүй. Яагаад тэгэхээр одон орон гэдэг дугаарууд дээр урнаа бит хоёр харанхуй матер, харанхуй энерги, ертөнцийн бүтэц юу гэдээ маш олон дугаар хийцэн байгаа учраас магадгүй энэ тухай дэлгэрэнгүй сонсохыг хүсэх юм бол манай сонсогч нар одоо орны тэр дугаарыг үргэлжлүүлээд сонсороо. За баярлалаа бэлгүнэ. Баярлалаа. За шинжлэх ухаан таны мэдхүн од мөндөр сувг үзэх сонсогчид та бүхэндээ дэлхийн сууднууд нэвтрүүлгээ хүргэлээ. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост толгойноор хүлээн авч сонслоо. Тэгэхээр энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Сайн Electronics хамтран ажиллалаа. Студид Хятад улс Ланжаа хотоос бэлгүүн маань холбогдож бидэнд одоо үл үзэгдэх ертөнцийг нээсэн бүсгийн талаар
ярьж өгсөн, хуучлсанд баярлалаа. За ингээд дараагийн нэвтрүүлгээр олзъя бэлгүнэ. Баярлалаа. Баярлалаа, баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүх түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.